22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 50, эргүүлэг тэмцээний маань ялагчаар ивэл таларлаа. Баяр хүргэцгээе. Үнэхээр алдахгүй. Ястай супер байлаа шүү. За бүгдээрээ тоглохоо болъё. За ёо. Яагаад гэвэл бидний хамт аялья гэд үзэгч хүүхдүүд маань хараад хүлээгээд байна. Тэгэхээр одоо бүгдээрээ тоглоомоо ийш нь тавиад аялалдаа гарцгаая. Аялалдаа гарахаас өмнө та нартайгаа танилцъя. Өнөөдөр надтай хин гэдэг хүүхдүүд аялах гэж ирсэн бол за танилцъя. Чамхаа цаахан хэлдэг. Одоо би ингээд сургуульд орох цагаа удахгүй. Одоо 5 настай юм байна тийм ээ? Тийм байна. За өөрийгөө танилцуулаарай. Намайг маргаад ирсэн гэдэг. Би 6 настай. Би удахгүй сургуульд орно. 6 нас хүрсэн юм байна. Тэгээд намар сургуульд орох нь байна. Өөрийгөө танилцуулаарай. Намайг Баяцал гэдэг. Би 5 настай. Удахгүй сургуульд орно. Бас. За. Мэй ивэл гэдэг би 6 настай удахгүй сургуульд орно. Оо, та нар чинь зүгээр нэгнийхээ үгийг зүгээр дагаал явчихдаг юм байна. За. Намайг Хүсчин гэдэг би 6 настай. Энэ жил би сургуульд орно. Ямар гоё юм бэ та нар чинь. За бөөнөрөө сургуульд орох нь биш үү хүүхдүүдээ. Сургуульд орохоосоо өмнө надтай хамт зугаатай сайхан аялах гад ирсэнд баярлалаа. Өнөөдөр бүгдээрээ аялалдаа зориулж бас юу авчирсныгаа нэг надад олон манай үзэгчдэд танилцуулаач. Энэ харагдаж үзэгдээгүй юмнууд байна да. Эдгээр юу юм болоо? Дурам. Тийм үү. Би ястай юм дурам. Тийм байна. Ямар гоё чамин юм бэ? Ястай гоё юм байна. За, юу бэлдэж ирсэн бэ аялалдаа? Зураг авдаг чийдэн. Чийдэн гинэ зураг авдаг чийдэн. Эний чинь зураг авдаг аппарат гэдэг байхгүй юу? За ёо. За. Бас гоё дурантай юм уу? Ямар гоё юм бэ? Энэ дуран бас их гоё юм аа. Манай үзэгч хүүхдүүдэд харуулаач. Алтан дурантай юм бэ. Яа. Жавхаа сайхан чи ямар ч гоё хувцс өмсөж ирсэн. Энэ одоо ямар хувцс гэдэг юм бэ энэ хувцсыг? Цэргийх үү? Ваа, за. Ой модонд аялахад нэрээ тохиромжтой юм байна да, тийм ээ. Өнөөдөр ийм гоё бэлтгэлтэй ирсэн хүүхдүүдтэй баярлалаа. Одоо тэгвэл бүгдээрээ нэгнээсээ хоцрохгүй, төөрөхгүй, уйлахгүй, хамгийн гол нь зугаатай хөгжилтэй аялцгаая. Бэлэн үү? Бэлэн. За бүгдээрээ явцгаая. Болгоомжтой яваарай хүүхдүүдээ. Тэр яг халтарч унах гэж шүү тэр. За хөл гараа гимтэвэ хүүхдүүдээ маш болгоомжтой шүү. Би энийг уусгасан. Ямар гоё юм бэ? Хөөе би та нараасаа нэг юм асууя. Одоо ингээд явж исэн чинь гинтхэн модны цаанаас амтан гараад ирвэл та нар айх уу? Ер нь та нар ямар амтан гарч ирвэл айх вэ? Ямар амтан байвал айхгүй вэ? Баагүй. Надад буухгүй. За. Өөр ямар амтан байвал айх вэ? Яа би ч гэсэн яг айна. Модонд ингээ аялж явахдаа хэдүүлээ ер нь ямар амтан сонсогдож байна. Тэрийг маш гоё ажигч байгаад, сонирч байгаад сонсон шүү. Заяа. Маш гоё эргэн тойрноо хараад, хүй хаана ямар амтан дуурав гэд сонсох ёстой шүү. Заяа. Шуу дуурж юм. Ямар шуу вэ? Бэлчмэр. Тийм байна. За, өөр. Нохой. Нохой юм уу? Үгүй. Нохой чи ингэж дуурдаг үлээ? Үгүй. Нохой хов гэж. Саяны чинь нохой биш. За, саяных ямар амтан байсан бэ? Саяных туулаа гэж юу? Таншуу. Тоншуул байх магадлалтай шүү. Гэтэ тийм юм бах та. Одоо тоншуул дуурж штэ. Яг Модод ингээд мод тоншиж байгаа юм шиг дуурж байгаа өстэй.
Тий, энэ тоншоод ер нь юу хийдэг юм бол энэ тоншол Нотыг чилдэг. Нотын дотор нотыг авдаг. та нар чи нэрээ ямар сайн мэддэм бэ? Би бүр яад юм болоо нэрээ модоор ингэ тогшиж тоглодгийм болоо хүн байна уу гэж шалгаж байгаа юм болоо гэсэн чинь модоо имчилдэм бэ те? Шавж хорхоо түүж иддэм бэ. Зөв үү? Зөв. За би бол энэ тоншуулнаас айхгүй. Та нар айх уу? Айхгүй юу. За дахиад бүгдээрээ сонсъё. Өөр ямар амьтан дуурж байна? Мэдээ дээр хаалт. Хэрэм. Саяных чинь тарваг. Та нар тарвагыг ер нь мэдэх үү? Мэдгүй. Тий зарим нь сайн мэдхгүй байх. Тарваг чинь ямар амьтан байд юм бэ? Эрхийн мэргэн харваач энэ төр гээд нэг үлгэр байдгийг. Тэрийг мэдэхгүй бол Би тэрийг мэднэ. Тэгээ тэрэн дээр чинь тарвагны тухай гардаг штэ тийм ээ. Тэгэхээр тарваг чинь ингээд нэг юм урд хоёр хөлн юм богинохон ийм амьтан байдаг байхгүй юу? тийм мэдэн. Тий зулцгын юу гэдэг вэ? Тарвагны зулцгыг Мэдгүй. мөндөл гэдгийг. Мөндөл. За эрэгтэй тарвагын болохоор бүрх гэж хэлдэг юм байна. Бүрх. Эмэгтэйг нь тарч гэж нэрлэдэг. За ийм амьтны тухай бид нар мэдэж авлаа шүү. Тал хээрээр нутгалдаг. Тарваг гэхдээ ер нь их ингээд хүн өөрөө л агнахгүй бол элбэг байж идэг амьтан баггүй юу? Ойлгосноо хөөдөө те. За дахиад хэдүүлээ амьтан сонсноо. Юу вэ? Баавгай. Баавгай. Энэ бол баавгай. Бэнэ. За гайгүй цаашаа явчих шиг боллоо. За тэгээ баавгай байхаар та нар баавгад би бол за уучлаарай энэ айлын хүмүүс юм а зүгээр орчих төхөө гэд би л хэлэх байх. Өөрөөр би одоо яг яахаа бол мэдэхгүй байна. Та нар яах вэ? Цухтаана гэсэн үү? Намайг өрхөө цухтах юм уу? Үгүй. Энийг аваад нуухтаа. За хаана нуугдах юм бэ? Мосны аач тийм үү? Тоглосон. Би та нарыг юу гэж тэгээд баавгаатай нүүр тулуулаад зогсож байгаа вэ? Саяхан чинь илжиг байхгүй юу? Илжиг гэдэг амьтан мэдхүү? Мэдэн. Ямар амьтан мэдгий? Цаар. Яг хөөрхи морины зулцэг гинэ. Морины зулцгийг илжиг гэдэг үлээ. Үгүй. Тэгтээ маргад эрдэнэ бараг дөхүүлж байна. Морины хүүхдийн унаг гэдэг. Яг зөв морины хүүхдийг унаг гэдэг. Илжиг бол морьтой бол төстэй. Тэгтээ илүү жижигхэн. Тэгээд толгой нь хамаагүй том, биендээ айгүй том харагддаг. Тэгтээ илжиг маш хүнд ачааг үүрч чаддаг. Их ажилсаг амьтан байхгүй юу? Ойлгосноо хөөдөө? Шаацгай. Тэгэлгүй яах вэ? Яагаад гэвэл энэ амьтан чинь тий заавал хөдөө биш те хотод ч байдаг штэ. Бид нар сонсч байсан байгаа үстэй. Та нар үнэхээр сайн сонссон байна. За энэ шаацгайг болохоор ховч шовоо гэж хүмүүс бас нэрлэдэг гинэ. Яагаад тэгж хэлдэг гэж бодож байна та нар? Ховч гэж ямар хүнийг хэлээд идэг вүлээ ер нь? Хов ярддаг. Тийм. Надад удаа ирдэг. Тэр намааг ингэсэн чи ингэсэн гэл ингээл юм яриад идэг штэ тий. Дамжуулдаг. Ингээ би гүнжин хамд нэг юм хэлсэн чинь миний ярьсныг тэнд очиод хэлцдэг хүнийг хэлээд байгаа байхгүй юу? Шаацгаа яг саяных шиг ингээл гадаа яриад дуурахаар ямар нэгэн мэдээг биднэрт хэлжээдэг гинэ. За хүмүүсээ цаа чин цас бороо орох гээд байна шүү. Та нар жоохон болгоомжтой дулаан хувцас өмсөөрэй гэд. Тэгээ дээр үед манай монголчууд чинь дандаа хөдөө амьдардаг. Дандаа цаг агаар тэнгэр хангаатаа юм ойрхон амьдардаг гэсэн байхгүй. Тэгэхээр шаацгаа хүүе танаа зочин ирэх гээд байна шүү. Хүмүүсээ холын зочин танаахыг зорио тэр холоос ирж байгаа шүү. Хоолундаа бэлдээрээ гэд ингээд дамжуулдаг байхгүй. Хүмүүс за манад хүн ирэх гэж байгаа юм болов гадаа шаацгаа дуурайд байна да. Тэгэхээр ховч гэдгийг жоохон ёжлоод хэлсэн болохоос биш шаацгаа бол мэдээлэл дамжуулдаг маш гоё шүү. Би бол тэгж бодож байна. Та нар юу гэж бодож байна? Тий. Та нарт энэнд итгэхгүй та нар монголчууд дээр үедээ нараа хараал за одоо тедэн цаг болж ин доо гэд баримжаалдаг байсан. Та нар тэгж чадах уу? Чадахгүй. Нараар за 11 болж ин доо. За 8 цаг болж ин доо. За одоо ингээд хонио бэлчээе даа гэд ингээ ярьдаг байсан. За тэгэнгүүтээ ийм амьтадтайгаа холбоотой байж гад манайд цоч ирэх гэж байгаа юм байна штэ. Манайд ямар нэгэн шин содон зүйл болох гэж байна гэд бас амьтны дуу чимээгээр мэддэг монголчууд тэгэхээр маш ийм сонор сэрэмжтэй хаана юу дуурж байна, ямар амьтан яаж байна, цаг агаар юу болж байна, хэн юу гэж хэлүүгээд ийм дандаа гоё ийм ухаан санаагаа их ийм сэргэлэн байлгадаг байсан байхгүй юу.
Тэгэхээр одоо та нар чинь монгол хүмүүс учраас яг тийг чадна шүү. За юу хөөдөө те. Тэхийн тул бид нар аялаад байгаа байхгүй. Тэгэхгүй ингээ ангаагоо л ингээл бараг ингээ хөлн дээр нэг амтыг явж исэн ч бид нар бараг заримдаа мэдхээргүй заримдаа бүр утас оролдоод ингээд байгаа байхгүй. Дахиж тэхгүй шүү. За юу бүгдээрээ байгальд ахаар маш гоё сэргэг байдаг байхгүй. За хөөдөө одоо бүгдээрээ цаашаа аялцгаая. Цэцгэн дээр гişиг вэ? Ямар гоё цэцэг вэ? Би ёстой цэцгэнд үнэхээр хайртай. Тийм байгааз за цаагаар нь торчих. Ямар гоё юм бэ өстө өнгө. Энэ ямар хөөрхөн ирвэхээ вэ? Ирвэхээ барьдаг юм маань яалаа? Тэр ард исэн би очиод аваад ирээ. За алуу. Яач ба? Яна ийшээ зогсдоо. Найзынхаа гарыг хардаа. Модонд урчлаа штэ. Баларсан юм алууд. Жохо ийшээ сууя. Тийшээ яваарай хөлтүүдээ. Яна. Энд сууя. Гаагүй байгаа. За одоохон. Ийшээ суучих. За, энд суугаарай. Хөлтүүдээ та нарын цүнхэнд чинь энд суучих. Одоо ингээд шарах сорин үүсэнгүүд цэвэрлэх. Тийм үү. Ашгүй дээ. За ёстой. Ямар сайн юм бэ. Энэ хардаа бент байна. Эмтэй лент байна. Энэ ингээд ийм нэг удаагийн ийм тусламжийн юмнууд авч явах хэрэгтэй байдаг байхгүй юу модонд аялахдаа. Саянах шиг ийм аюултай юм байна. За энэ дээр алийг наах уу? Та нар юу гэж бодож байна? Шууд лент наачих уу? Энэ томыгоо наах уу? Энийг л наачих уу? Гайгүй юу? Бүр нэг айхтар бүр их айхтар ураагүй байна. Бохир оруулахгүй тул ариутгагч шингэнтэй явах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгвэл бохир орчуул их аюултай. Ариутгагч шингэн за тэгээд ийм эмтэй лент заяа хардаа. Ийм наалт. Эмтэй наалт. Ингэчих юм бол өвдөлт ингэж их өгөхгүй. Тэр дороо гайгүй болоод бас өрөвсөхгүй байна гэсэн үг. Тэгвэл байгальд нэг аюултай юм нь бохир ороод бүр өрөвсчих гээд байдаг байхгүй. Өрөвсгөр яана гэж бүр ингээ хапхан байгаад хавтаад өвчөө орчдөг байхгүй юу. За яа хөөдөө те. За. Та нар өргөс гарандаа оруулж ирсэн үү? Оруулж ирсэн. Тийм өвдөд байгаа өстэй те. Тийм. Энд оруулсан. Тийм эндээ бараг сорвин байгаа юм биш үү? Би баахан оруулсан. Йоо. За өнөөдрийн аялал ер нь та нарт ямар байна хөөдөө те? Гоё. Гар нь хэр өвдөж байна? Одоо зүгээр. Гайгүй юм чинь тэгвэл та нар одоо гоё бие хөдөлгөөд дасгал хийх үү? За тэгье. Дасгалын цаг. Show,
Эрүүл явахыг хүсвэл дандаа ингэж дасгал хөдөлгөөнтэй байх ёстой шүү. Заяа. Харин одоо бид нар биеэ хөдөлгсөн бол одоо оюун ухаанаа хөдөлгөнө. Үг дамжуулдаг тоглоом. Өмнө нь тоглож ирсэн үү? За тэгвэл та нар туршлагатай юм байна. Би үг хэлнэ. Маш анхааралтай сонсоод цааш нь дамжуулж шүү. За юу баяслаа. За би хэллээ шүү. Анхааралтайгаараа хүүхдүүдээ. За ивэлээ. Юу гэж хэлсэн бэ? Маргад Эрдэнэ чамд юу гэж хэлсэн бэ? Зураг зурдсан байна. Зураг зурдсан байна гэж хэлсэн юм уу? Тэгж хэлсэн юм уу? За. Маргад Эрдэнэ юу гэж сонссон? Жавхаа сайхан чамд юу гэж хэлсэн? А? Зурдаг гэсэн. Зураг зурдаг гэсэн гэж хэлсэн юм байна. За жавхаа сайхан чамд гүнжин лам юу гэж хэлсэн? Зураг зурдаг гэж хэлсэн үү? Гүнжин лам. Зураг гэж сонсон. А зургас зураг 2 гэж явцсан юм байна штэ тий. Та юу гэж сонссон надаас? Цаас мөс 2. Тийштэй би цас мөс 2 гэсэн баггүй юу? Цас мөс 2 гэсэн тэнд очиж юу болоо тавирч юу? Зураг гоё өдргээ явц. Өнөөдрийнхөө энэ үгэн дээр гоё төргийн хэллэг сурнаа. Та нар цасыг мэдэх үү ер нь? Мэдэн. Цаас мөсийг мэдэх үү? Мэдэн. За цас нь ямар мөс нь ямар юм бэ? Цас нь ингээд цагаантай. Яг зөв харлаа. Харин мөс нь болохоор Мөс нь болохоор ямар вүлээ? хатуу. Оо, хатуу. Тэгээ илүү тунгалаг байдаг тий. Цас бол ийм цагаан өнгөтэй байдаг. Одоо би гоё төргийн хэллэг заах гэж байна. Баяслаа. Хэлээрэй. Хайлсан цас. Хайрсан мөс. Ойлгож байна уу та яд утгах юм? За хайлсан цас. Цас хайлдаг. Тэгэхээр хайлсан цасыг хэлж гэн тийм үү? Оо, бид нар хавар болохоор цас хайлахыг зөндөө хардаг штэ тийм ээ? А хайрсан мөс гэхээр юу юм бол? Мөсөнд бас ингээд хүрэхээр хүүтэнд нь очиод гараа ингээд өвтгчдөг байхгүй. Тэрийг гараа хайрах гэж ярьдаг байхгүй юу? Хайлсан цас. Хайрсан мөс. Хайлсан цас, хайрсан мөс. Маш сайн. За, баярлалаа сэхлээ. Хайрсан цас, хайрсан мөс. За, Хайрсан цас, хайрсан мөс. маш сайн. Хүн анхаарлаа төвлөрүүлэхээр чадж байгаа хүүхдүүд ээ? Тий. За, гүнжин лам. Хайрсан цас, хайрсан мөс. Маш сайн. Яг та нар сургуульд ороод онц сурах юм байна да. Хэлээрэй. Хайрсан цас, хайрсан мөс. Өө тий. За. Хайрсан цас, хайрсан мөс. За. Хайрсан цас, хайрсан мөс. Тий, хайрсан мөс маш сайн байна. За хүүхдүүдээ. Өмнө нь надтай хамт аялж исэн нэг хүүхэд энэ дотор байгаа. Хэн блэ? Баясал. Надаас өөр нэг ихч байдаг да. Хэн блэ тэр? Ичээлэгч. Мишель ихч. Мишель ихчтэйгээ юу хийдэг вүлээ бид нар? Зураг зурдаг. Тийм, ямар нэгэн гоё бүтээл энэ өнөөдөр Мишель юу бэлдсэнийг би мэдэхгүй. Тэгэхээр баясал замаа мэдж байгаа юм чинь аялагч найзуудыгаа дагуулад явчих. За ёо би эндээ хүлээж. За найзуудыгаа аваа яваарай. За манай баясал та нарыг дагуулаа явна. Яг бол баясал энэ үлэг гүрвлээс өөр ямар ч амтнаас айхгүй гэсэн. Тэгэхээр баясал зоригтой юм чинь төрүүлээд яваарай. За үлэг гүрвэл угаасаа байхгүй юм чинь зүгээр хөвгтөдөө. Баясалд итгэж болно хөвгтөдөө. Баясал зөв явж байгаа мэднэ. Сайн уу. За өнөөдөр юу үзсэн?
Юу сонирхсан? Юу мэдэв? Таншуус гээд шаатга гээд амтныг сонссон. Оо тийм үү. За та нар өнөөдөр илжигний талаар мэдэж авсан уу? Мэдэж авсан. За тэгвэл бүгдээрээ өнөөдөр ийм илжиг хөөрхөн байна уу? Хөрхөн байна. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ хийж сурна шүү заа юу. За. Том дөрвөлжин цаасаа бариад гурвалжин дүрс гэж мэдэх үү? Мэдэн. Одоо хоёр үзүүрийг нь бариад гурвалжин дүрсээ нуглаж гаргая за. Ингээд. За дууссан бол буцаад дэлгэй. Дэлгэчих. Тэгэхээр ингээ голоор чинь зураас гарсан байна тийм үү? Тийм. Буцаагаад нөгөө нуглаагүй хэсгээ барьж аваад дахиад нөгөөдхөнтэй гурвалжин дүрс гаргая. Ингээд нэг юм алхаа шиг болцсон байгааз. Тийм. Гурвалжин дүрс гаргасан уу? Гаргасан. Гаргасан бол одоо энэ үзүүр хэсгийг барьж аваад бүгдээрээ доошоогоо илүү гарахгүйгээр ингэж нуглаа шүү заа юу. Ингэхээр нэг тийм гурвалжин дүрс биш болчихж байгааз. Тийм. Басна. Басан. Энийг яг зураас харна. Зураас харна ингээд нуглая. Болцсон уу? Дараах үйлдэл хийх үү? Ингээ хоёр талтай юм болчихлоо. Тийм. За болцсон бол буцаад дэлгэн заяа хэдүүлээ. Буцаад дэлгэчээд одоо ингэн. Буцаад дэлгэцэн байгаа штэ хэдүүлээ. Тэнгүүд дахиад ингэж нуглана. Тэнгүүд ардлаасаа нэг иймэрхүү, урдлаасаа нэг иймэрхүү харагдаж байна. За. Ингээ жоохон тэмцүүлчихье. Болцсон бол одоо ийм хэсэг байна да. Тийм. Эргүүлээд бүгдээрээ барьчих. Ийм үү? Тий. Эргүүлээд бариад ийм нэг юмтайгаад керма. Ойлгож байна уу? Тийм. Одоо бүгдээрээ кермагаа олцсон бол энэ хоёр чих шиг юм байна да ингээ ургацсан байгаа. Энэ хоёрыгоо нуглаад дотогшоо нь оруулна гэсэн үг. Тэнгүүд дахиад гурвалжин дүрс болчихж байгаа. Аха. Одоо нэг ийм алхаа шиг бас нэг юм гурвалжин дүрс гарсан байна тийм үү? Энийг эргүүлэнгүүд биднэрт хамгийн сүүлд үлдсэн ийм дүрс байгаа. Энийг ингэж гаргаж ирнэ. Илжигний манд царай ингэж гарч ирж байгаа байхгүй юу? Та нар харж байна уу? Ингээ харьцуулаад хар та. Тэгжин. Толгойных нь артлынх нь хэсэг дээр бүгдээрээ чихээ наагаад өгч шүү за. За, минийх болсон шүү. Хамраас бүгдээрээ наан шүү заа юу. Тэгэхгүй бол хамруугүй амтыг хийчүүл амьсгалж чадахгүй бөө юм болох үү дээ. Гэчээ цагаан өнгөтэй хамгийн сүүлчийн зүйл болох шүд байгаа. Шүдээ бүгдээрээ дотор талд нь наагаад тэгээд ерөнхийдөө илжиг манд дуусч байгаа шүү за. Та нарын хэлсэн. Ийм болсон миний. За бүгдээрээ тэгвэл минийх юм болсон шүү. Үзэг шүтүүдээ гэж харуул идэх үү. За ийм мундаг хийсэн юм чинь би та нарын бүтээлийг аваад үлччихье. Би дараа нь тэгээ та нарын санд хараа. За эднүүстэйгээ нэг ийм бүрхэн илжих хийжүүлээ гэж санаа ш тийм ээ. За тэгвэл бүх зүйлээ цавуугаад балт хийгээд бүгдээрийнх нь явах цаг болчих оюун зүйлч нь одоо хүлээж байгаа шүү заа юу. За цүнхээ үрээд болгоомжтой манайхан болгоомжтой босоорой. Цавуугаа үлдээгээд цүнхээ үлдээгээд за. За. Миний нэг илжихийг оюун зэрэгчтэй үзүүлэх үү? Тэгэх үү? За тэгээ би чамд өгөөд явуулъя тэгэх үү? За, оюун зэрэгчтэй үзүүлээрэй за. За бүгдээрээ ирсэн замаараа буцаад явахгүй бол төөрцөн шүү заа юу. Баяртай. Сайн явж ирвүү. Баярлалаа. Сайн уу? Явхаа сайхан. Маргад ирвнэ. Сайн уу? За наашир. Намайг сансан уу? Санаагүй юу? Сансан. Үнэн үү? За яаж сансъя? Эвэлийн зогсчих. Маргад ирвний санаас хөтөлчих. За гүнжин лам жавхаа сайхантай хөтөлчих. Хүслэн эвэлтэй хөтөлчих. Юу хийсэ? Илжиг. За илжиг ямар байна? Энэ үү? Тийм ээ. За харуулчих манай үзэгч хүүхдүүдэд. Илжиг ямар байна хүүхдүүдээ? Маш том. Чихтэй. Наашаа харуул да. Тэгээд том бас ийм том хөөрхөн шүдтэй байна те. Том хамаатай. Биен нь болохоор ямар вүлээ? Биен Жижигхэн. жижигхэн.
За тэгэхээр Илжиг маань ийм том чихтэй болохоро алс хол байгаа чимээг их сайн сонсдог. За өнөөдөр надтай аялсан хүүхдүүдтэй маш их баярлалаа. Тэгээд аялал болгондоо бид нар бас нэг зүйлийг чинээр мэдээд сурж өөрсөндөө гоё дурсамж нэмдэг. Тэгэхээр хүүхдүүд та нараасаа өнөөдрийн аяллаас юу сурсныг нэг чинь асуумаар байна. Хамгийн ихэнд бид нар уулзаад юу хийсэн бэлээ? Ажны чимээ. Яг зөв. Тэгэхээр манай үзэгч болон аялагч хүүхдүүд маань ойд байгальд явж байхдаа маш сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Бас юуг нь хараарай гэж хэлсэн бэлээ? Мөрийг хараарай. Мөр хар ямар нэгэн мөрийг заавал үлдээсэн байдгаа гэдэг тухай бид нар ярьсан. Цасан дээрээс үлдээдэг. Тий, яг зөв. Ивэл гараад зүтсэн тий. Тэг тэндээс бид нар юу ойлгож авлаа хүүхдүүдээ? Цүнхэндээ юу авч явах хэрэгтэй мэн гэж хэлсэн бай. Тэгээ ариутгагч шингэн бас авч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол яана гэлээ? Бохор Ороод Яг өвчөн зөв. орно. Яг зөв тий. Ямар төргийн хэллэг сурлаа? Хайсан цас, хайсан мөс. Ямар сайн хүүхдүүд вэ? Маш сайн байна. Тэгэхээр үзэгч хүүхдүүд маань ч гэсэн яг ингэж дагаж хэлж байгаа гэж бодож байна. За тэгээд бид нар Мишель ихчтэйгээ цагийг гоё зугаатай өнгөрүүлсэн. Одоо харин ээж аав нь ирэх цаг болцсон байна өө. Та хэд одоо явна за. Өнөөдрийн зугаалга ямар вэ? Тэр автобус ирсэн биш хүүхдүүд. Өө тэр. За баяртай хүүхдүүдээ аав ээждэрээ очоорой. Надтай аялсанд баярлалаа. Хүүхдүүд та нар ч гэсэн аялахдаа бэлтгэлтэй байгаарай. Юмыг яаж мэдгүй гар хөлөө урж магадгүй учраас анхны тусламжийг заавал байлгаж агаарай. За тэгээд өнөөдрийн дугаараас сурсан зүйлээ гэрээхэндээ, ангийнхандаа бас сонирхуулж яриарай, зааж өгөөрэй. Баярлалаа.